Hi guys. Ер нь энэ анимыг гайхалтай аниме гэж би танарт хэлсэн дээ. Тийм болохоор зөвл Shangri-La Frontier part 2 явъя. Тэгээд тулаан гэж хэлсэн өмнөх анги дээр зөвхөн тулаан. За тэгээд жилгэндээ оръё. Аниме хэлэхэд яг нөгөө зураг байх ба манай хүн бурхны зэвсэгтэй болсондоо баяртай байдаг. Наа чи миний хүүхэд юу гэж хэлдэг ба дархнууд хийсэн зэвсгээ хүүхдээ гэж боддог. Нөгөө манай хүн сайн нөгөө охин чи зүгээр амар хурдан левел ап хийсэн. Зүгээр л манай хүний арай чуу гэж барсан эхний боссыг амархан нэг цогол барчдаг юм да. Өдөртөл солиодож манай хүн мангастай үзэж баха. Тэр мангас нь шөнийн мангас, улаан малгайтай мангас байдаг. Ядчаахад тэр мангас нь бостыгаа дудчихдаг. Нэгийг нь яаж гэж өчнөө олон энэ шиг юмтай үзэхээр болж байгаа. Гэхдээ манай хүн юу гэж бууж өгөх үү те. Даваал гардаг үстэй. Яаж хийж байгаа л даваал гардаг. Тийм. Тэгж яхад яг бараад ижсэн чинь 30 сая жил болж явахад энийг хизээч бараагүй юм ирчдэг. Манай сайн залуу, сайн охин, манай охин сайн болохоор хүлээ зогсоод байдаг. Нөгөө хоёроос асуутал нөгөө охин бас л мангас гэж бодоод ална. Охин нь тэгээд баялаа гэд яваад өгдөг. Савант гэж дуудчихъя за. Нөгөө сайн охины. Манай хүн нэгэнтэй таарсан 7 хүжиж мангасан. Тэгтээч бараагүй гэж би сайн хэлсэн дээ. Энэ хоёр яг тийм юм ярьж байна. Гэхдээ энэ мангас хизээч манай хүнийг айлгаагүй. Харин ч багталтайгаараа үзэлцэх сэтэл төрж исэн. Энэ мангасын нэг л цохилт манай хүнд амьшигтай хүнд цохилт болно. Баруун нэг цохиулаад өгнө. Нөгөө мангас ч юм бүр анда үдсийн гэсэнтэй бисэн ча алдаа гарлаа гэж үтэн. Ямар алдаа вэ? Гэтэл зүгээр алга болчихсон юм байж. Тэгсэн чи ардаас нь гинэт дайраад юу ч болоод байгаа би өөрөө ч ойлгохгүй байсан. Энэ додон дээр дуу тавихгүй шүү. Тийм. Дарны додон дээр дуу тавихгүй. Тийм. Азар нэг үйлснэ чи хиндэж олуулж болохгүй шүү гэсээр мангасын гарт өгдөг. Хараалууд нь сорин маягтай хүлцсэн байгаа харж байгаа. Энэ болохоор түрүүний мангасын үлдээсэн хараал энэ зэвсэг хийж болохгүй. Дээрээс нь энийг хараад баг зэрэглэлийн амьтад зүхтан манай хүнийг хараад шууд зүхтана гэсэн үг.
Хогийн тоглоомуудаас авсан зөвлөгөө бол 50 уужуу байх, 50 юмсыг шийдэх гэж шилдэг. Тэгсэн чинь нэг туулай ирдэг. Тэгснээ нэг хаалга гаргаж ирснээ алга болоод юу ч болоод байгаа мэдэхгүй. Алга болоод манай хүн 80 level хүрээгүй гээд яг орохгүй байна уу гэсэн чинь орж ийна. Тэгэд гинт нөгөө гол чимэглэлтэй туулайчин гарч ирээд цочоогоод авлаа. Тэгэл өөрийгөө танилцуулаад Руми гэж хэлээл ямар олон монгол нэр вэ тий. Англи хэл нэр вэ тий. Тэгэл өөрийгөө танилцуулаад намайг дагаад юу? Үгүй ба. Намайг дагаад явахгүй бол би гомдсон шүү гэж яагаад явдаг. Тэгээд яг үндэ алах гэж исэн. Аваараа. Тоглосон юм уу гэж. Чи сонгогдсон нэгэд байж итэл манай хүн нөгөө тоглоомоо бас судлаа л гэж дээ. Энэ бурханлаг тоглоомын юу болчихтэй донтон. Гаж тоглоомын донтон байсан ч. Нөгөө туулаач чинь бүр алах нь буруу юм хэлсэн гэсэн чи амар хөвгөлтэй ах байдیں۔ Яг үнэтэй. Манай хүний бүр хүлсэн гоожоод. Манай хоёр хамт байхыг төвшөрдөг. Яв гэж хэлдэг. Яв. Энийг өмснөөр чиний аз ихсэх болно гэж хэлээд зөвлөгнө. Эсрэгээр HP бага авна гэдгийг би бага юм бол хэрэггүй гэсэн чи заавал нөгөө матрийг ялжиж авна гэдэг зөвлөлтийг нь. Тэгээд манай хүн ахаад судалдаг нөгөө тоглоом. Тэгснээ шал өөр тоглоом руу орчдیں۔ Нөгөө алдаа оноотой тоглоом. Гэхдээ ямар ч мангас байхгүй. Хүмүүс хоорондоо тулцдаг. Нэг луфи шиг гарын эсрэг манай хүн энэ тоглоомын нэг алдааг ашиглаад үздэг нэг алдааг ашиглаад өөр хүмүүс манай хоёрын тоглоомыг харж исэн чи манай хүн хэрд барцандаа ялэгдчихдэг. Манай хоёр танилцсанаа. Танилцсан чи нөгөө супер тоглоорой гэж хэлсэн чи нөгөө зааж өгсөн манай хүнийг амьд байлгах зааж өгсөн нөгөө гач юм байдаг юм. Нөгөө хэд хоног тоглолцсон га эрэхтэй га гэдээсэн ягаан тэгээд энэ харандаа гэдэг гэмхтэй нь бүр амар заяа амар тоглодог.
Амар тоглодог. Амар шүү. Амар. Тэгээд манай хүн хамаг газруугаа чигсэн болохоор нөгөө хэсгийг зэвсэг өмсөх боломжгүй штэ. Тэгсэн чинь хоёр лайн эмэгтэй манай Ромыг харчнаа. Нэг сонирч эмэгтэй энд ярддаг тулаа шүү. Ярддаг тулаа хаанаас ол явах вэ? гэж тоглоомчдын Facebook хаягаа зүгээр шейлэдэг. Манай хүн ямаа алах гэсэн чинь нөгөөдхийн зүхтаагаад. Тэгвэл манай хүн алж л тавьширна штэ. Алж тавьширнаа. Нөгөө матерыг ялж тайлна гэдээсэн штэ нөгөө зөвлөлтийн. Тэгэд материйг ялахаар явнаа. Ядчих шалбаагтай хөдөлгөд хэцүү гэж байгаамаа. Тэгэд манай хүн тулдахч гэж дээ. Зүгээр алдаа оноотой байх юм уу гэж хэлээд хоёр зэвсгээ ашиглалтал 10 секунд гэж идэв. Бүр 2 цаг мэг гэж утсан чи 10 секунд гэж идэгin амар хүн үнтэй хэсгэл байхгүй. Тэгсэн чи Роми туслаад зүгээр туслана. Өсөгчгүй туслаад зүгээр л туслана гэж. Нөгөө матрыг чинь алхаж үүрээ үдэж гинөө. Сүүлдээ бүр тоглоом биш. Энэ дамх тоглоом биш, шоглоом болоод. Мэдгүй юу ч болоод байгаа. Гэсэн чинь гатчдیں۔ Манай хүн дээрс нь унана. Гэхдээ маш өндөр дэмэж авах учраас ингээд байл гэсэн үг. Гэсэн чинь Роми манай хүнийг хоёулаа телепорт хийгээд нөгөө мангасыг чинь дээрээс унана. Энэ мангасыг ялах цорын гач боломж нь энэ байл та. Долын нуршаад яах вэ? Бичлэгэндээ орцгоё guys. Манай ямар ч газар яваад байгаа мэдгүй. Роми тэгсэн чи хүн төрхөндөө хувирцсан. Тэгээд их хүч зарцуулдаг болохоор буцаад туулаа төвөрчнөө. Тосхон хараад Роми баялж хахад за манай залуу хагасны чихэн байгаа болохоор энэ харуулууд гайхаад асуусал манай хүн гонигтэй түүхийг нь зохиож ярьж өгвөл шал танихгүй тэгсэн чи манай юун дээр ирээл чи нөгөө залуу мөн биш. Аси яви танд минь гэдэг. Хак. Энэ хүн хараад жилдээ. Тэгсэн чи нөгөө харандаа гэдэг охин чинь дүрээрээ гараад ирдیں۔ Да. Нөгөө өмнөх ангид дээр гарсан та нар мэдэн дээ.
Яг чам гэсэн чи манай залуугаас өшөөгөө авах гэж ангины. Энэ тоглоом дээр болохоор Шошаби Наку гэдэг нэртэй байгаа. Наку гэдэг нэртэй байгаа шүү дээ. Наку. Тэгээд энэ хоёр тэмцэлдэж ижсэн чи гээд нөгөөх нь чи сонирн болоод явчтیں۔ Тэгээд манай өнөр давтлаад манай хамгаалаад бүүн бол. Тэгээд твчиж чадахгүй тоолоолаа төвөрчдөм да. Нөгөөх нь хөөрдөл. Нөгөө туулаа гэсэн чи нөгөө эмэгтэй нь хөөсөн чинь тийшлээд туслаа. Дайны хажуугаар дажин гэдэг шиг яг хаалга руу дөхөөд хамгуур дараа хийжсэн. Энэ хит гараад ирдیں۔ Тэгэл нөгөө манай хүнд хайртай, дуртай нөгөө байгаад исэн штэ. Нөгөө төлөй чинь зүгээр нэг л зөхөд алж гинөө. Нэг л зөхөд. Тэгээд манай энэ нэмэгтэйг устгана арайч юу. Тэгээд нөгөө сайн охины дээр өсрээд уучлаарай гэж хэлээд явна. Найз олцсон гинэ. Яг спойлдох гэж штэ энэ бичлэгэн дээр гарах юм. Тэгээд манай хүн нэг юм уншаад ижсэн чи. Гээд нэг юм сонирн болж юм да. Тэгээд одоо энд гарч байгаа 10 мангасыг ялж иж энэ гинт ялах байх шүү. Нөгөө тал сайн охин чи миний толгойн дээр гიშгтэй надтай үг сэлсэн гэд бүр жаргаж гинөө. Нөгөө талд манай хүн бүр үйл өдөж байгаа юм чи там. Энэ мангасуудад нэг сул тал байгаа нь ахлагчийн алаад байгаад тэгээд алж явсаар байгаад аль хэдийн 9 мангасыг ардаа өргөжээ манай хүн. Тэгээд бүр 10 дахь мангас нь амар заяа. Угаасаа барч чадахгүй гээд зүгээр 5 минут хийсэж тушаал өгч. Тэгээд 5 минут арайчуд хийсэж байгаа юм чи. Тэр хооронд юу ч болоод байгаа. Мэдхгүй өөртөө үзье. Яа хугацаа дуусахтай зэрэгцэн манай хүн рүү дарих бөгөөд өхлийн дайлалт
байсан учраас хамгаална. Нөгөө зүйлтийг нь тайлж өгсөн. Ашгүй дээ. Энэ мангасыг л ялж тайлж өгөхөөс юм уу? Манай хүн унтаад өглөө босоод шууд л тоглоомондоо орж байгаа юм чинь. Мэдээч зуны амралт шүү дээ. Энэ сэрэмнүүдээс болж манай хүн зэвсэг хоёр дуулан өмсөж чадахгүй штэ. Тэгээд нэг санаа олсон. Нэг санаа хувцас хийгээд өгчдөг. Энэ илхий харагдаж байгаа зүтэй. Үннээ хэлээч. Чи гэж яагаад нөгөө сайхан чи харж ийна бас л чанга нөхөр байгаа шүү тий. Тэ guys. Энэ амар guys. Тэгээд тэр нөгөө нөхөр байна гэж бодоод зайлшин. Нөгөө ангуучуд штэ манай хүнийг мөшгөөд байгаа. Тэд нар чи ахаад хануу. Ахаад харчин. Гэхдээ буруу замаар яваад байна гэж хэлсэн чинь зүгээд мэхэлж идэг үстэй. Нөгөө сайхан чи ард нэрцэн. Тэгсэн чинь зүгээр найзын хөсөлд явуулсан байгаа. Тэгээд манай хүн юу ч бодоод байгаа. Энэ надаас мэдээлэл авчих гам болов гэдүүл хөдлөөс нь хараад дэмхтэй хүн гэж дүгнэнэ. Тэгээд дараагүй ирэхэд зөвшөөрж байгаа юм да. Нэгэд нөгөө хүн чинь зөвшөөрсөнд нь баярлал. Нөгөөд хийчих хараад бүр тэр ангуучилж байгаа хэдэн жижиг болж байгаа юм чинь. Тий. Ой, энэ төрөтэй дээ за тэр зөгийн хаар ирнэ. Манай өнөг ихэд арга боломжгүй гэнэ. Сүүлийн тоглогч нь чулуун даруулж өгснээр юу яадаг. Манай хүнийг оруулах боломжтой болдог. Тэгээд нөгөө цуцнуудын хойд болгоцсон байж шүү. Нөгөө аалч чинь зүгээр мэр ухаантай гар байгаа шүү. Тэмээ гаш. Тэгээд аалцсан босыг алах гэж бөөн болно. Тэгээд өөдөө хайсан чулуу өөрийн толгойд ирэхчээр нөгөө чулуунууд нь өөр дээр нь бууж ирнэ. Тэгээд найр шахуу юм болж гинөө гэж. Тэгээд нөгөө энд байхгүй байна гэж сонссны дараа өөр дэлгүүрийн өөр газарт Шингрэла Фовчуны мэдээллийг уншаад сууж байгааг хардаг. Нөгөө супер тоглоомоо тэгээд арга яс мас барьчихсан. Энднийх нь хоньны толгой нь хүний ясан гавал шиг юм байлээ шүү guys. Бити про алгоритм анас. Тэгээд нөгөө хоёр баатарч
альбүлдээ. Элүү. Гуруулаа алж чадна зүтэй. Гэт нэг юм яриад идэг. 20 батна. Тэгвэл манай хүн бүр сандраад нэрийг мартцсан. Санзу ажилдаа болчлоо гэсэн чинь баялна. Нэрийн санаж байгаа болохоор ажилдаа болохоор санаад идэг юм. Эргээд тоглоом руу ороход Рему хажууд нь байж гин. Тэгээд бүр тэр мангасыг ялна гэсэн чинь бүр шок. Боломжгүй штий зэнтэй. Та намайг бардгүй байгаа тэр бүр намайг хэд дүрцэн үжтэй гэдэг. Бүр манай хүн шок. Чи манай хүн охиныг барахгүй нэг баргаад байгаа мүү? Чамаас манай хүн хэд дахин хүчтэй штт. Үгүй 99 левелтэй найзтай ба 50 левелтэй найзтай. Хоёулаа ага гэж хэлдэг. Хоёулаа надад тэр мангасыг утсан гэсэн чинь зүгээр хажуугаар нь өнгөрчдөг. Тэгээд зэвсэг урлна. Мэдээч зэвсэг. Манай зэвсэг урлаж өгнө. Маш өндөр левелийн юутай. Хязгаартай. Зэвсэг урлаж өгдөг. Аав нь зэвсэг урлана гэдэг нь 72 сая жилд нэг л тохиодог гэсэн. Чи аацтай аав маань зэвсэг урлаж өгч гэж хэлсэн. Тэгээд маш их энерги тулгарч байсан. Энэ хоёрыг ашиглаад зөндөө мангас алж болохоор ашиглахын тулд шаардлагатай юм төрнө гэд балдаггүй. Тэгээд нөгөө хоёр уулзаад би тэр мангасыг алахаар болсон. Гуруула хамт алахгүй гэжсэн чи үзмээ сайн бэлдээ тийш ороход 50 левел гэсэн шүү гэж хэлдэг. Чиний хэрэгсэл чи яраад дэш гэж хэлээд чарвс тоолог нуух энэ шар үстэс нуухааргүй болно. Энэ сонин газар тэгээд нэг удаан микс хийж тэр удаан амхандаа дураараа алуулаад дайдаг юм байсан бол зүгээр энэ охин хэдэн удаа өвхөө тэр тосгоноос дахин жиглээд алхаад зүгээр амар манай хоёр зэрэглэлээ шалгахтаа хэдэн левелсэн гэж мэдэхгүй. Би сая хараагүй. За тоглосон. Левелэн дараа л.
нэг охин байх бөгөөд тэр охиныг хамгаалдаг байсан залуу нь робот болсон юм байна. Тэр роботыг нь эвдэлж өгөөд туслаач л хийдэг. Тэр ихтэй тулдан маань хийдтэй. Яа. Юу л болох гээд байна да. Тийм ээ guys. Юу л болох гээд байна да guys. Нөгөө ангуучд штэ манай хүнийг мөшгөөд байгаа. Тэд нар чи ахаад хана уу? Юу болоход байна да. Гэхдээ буруу замаар яваад байна гэж хэлсэн чинь зүгээр мэхэлж идэг үстэй. Манай хүн нөгөө сайгаа тоолоо хийчихээ. Зүгээр тоглоом тоглож байгаа. Зүгээр найзын хөсөлд явуулсан байгаа. Энэ манай хүн юу ч ядаад байгаа. Энэ надаас мэдээлэл авсан. Дүүс нь амар хараад дэмэгтэй байгаад өгнө. Тэгээ манай хүн удаан хугацаанд зүгээр тоглоом руугаа орно. Нөгөө хүн чинь зөвшөөрсөн залуу дарган бол гэдэг ба нөгөөд хийчих харагдвал тэр тулдахаар болно. Ангуучилж байгаа хэдэн жижи болж байгаа юм чинь зүгээр шинэ алдаа тийм ашиглаад төрөтэй зүгээр тэр зөгийн амар болгоод шинэ алдаа давхар цохил бахан тийм гэж байгаа шинэ алдаанд манай хүн сайн дараагийн тэр хэмжээний дэмэж өгөх байлаа тэр өгдөө манай баяртай. Тэгээд манай хүн хуучин алдааг ашиглаад энэ залуу болгож өгнө. Өөрийгөө хоёр болгоод буцаад супер тоглоом руугаа ороход барах болоогүй лээ. Нэг газар гүүх ба манай хоёр нөгөө зэвсгийг хэрэглэх гэж ярьж байгаа хэрэг. Энэ их чинь зүгээр мөнгөний донтон заа юу. Мөнгө баян нэгснэ 5k өгчөөч гэдэг. Тэгснэ явсан чинь зүгээр би бол баян гэд хамаг мөнгө гаргасан чинь 1 тэрбум заа юу. Тиймэрхүү төрлийн юм байгаа. Тэгээд мань нэг мөнгөний шуулчин болохоор шинэ скил аваач гэд манай рүүми анхааруулах гэж оролцсон боловч рүүмигийн амын тагличнаа. Тэгээд мөнгө болсон манай хоёр зүгээр what the fuck гэд сууж манай хүн гэжтэй чигш тэгээд бай байсан байлээ л дээ. Тэр манай хоёр тэр мангасан ч одоо тэр хүн дэмдээ айц болон. Тэгээд захаа явуулна. Ахаал
нэг шовж ийна. Тэгсэн чи ахаал захаа ирсэн байж. Маргааш амжихгүй болчлоо. Уучлаарай гэж үдий. Тэгсэн чи өнөөдөр орой тэр мангасыг алах өдөр үсттэй гэдгийг нөгөө мангасыг алахаар бол зусч штэ. Нөгөө мангас чинь 1000 тэнд манай хоёр бэлтжил байж идэгин. Манай 3 тэгээд орсон чинь ганц сакура цэцэгтэй хажууд нь Баатар байна. Баатар байгаад яах юм гээд манай хүн урагшаа. Тэгстэл тулаан эхэлцдэг аль хизээ. Та нар миний дог сонсохгүй ах шүү энэ парт дээр. Дуу тавилаа уу? За тоглосон guys. Тэгээд манай хүн үзэлцэл гэж үтэй. Тэгээд бүх юм үзэл тултал зүгээр лааж өгнө. Манай хүн лааж өгнө. Би дуулъя. Манай хүн лааж өгнө. Манай хүн лааж өгнө. За манай хүн ерөнхийдөө ашгүй нөгөө шинэ өхний тусламжтайгаар амьддаг. Зуми бүр тэнд санаад очсон байгаа хата гэж бодоод ялцсан. Юуны тухай ялцсан бэ гэхлээр мэдээч тулааны талаар. Төвлөгөөний шинээр би мэдэхгүй шүү. Утгаар энэ супер утгаараа дээрсэн чинь юу ч чүүж болдгоо. Тэгээд бараг саатуулахаас өөр аргагүй болж байгаа юм чи. Та чи 2 бит үлдсэн. Тэгээд цийн цогцолтой аваад өгөх гэжсэн чи манай шинэ өхний тусламжтайгаар өгөхгүй. Зүгээр бомблог бомблогоор амлууллаа л гэдэг. Яагаад амлуулаад байдаг вэ гэхлээр easy анас. Нөгөө мөрөштэй мөрнөөс нь зүхтаагаад тайвууд юм болт юм дөө. Яраа дэвил дуусахгүй дээ. Тэгээд та нарыг TC-д хүлээж байгаа гэж найдаа. Зүгээр энэ тулааныг харж заяа та нар
ирэх гэж жоохон залхуу мөрчлээ. Тэзэ тоглосон манай хүн үжилсээ л уу. Зүгээр энийг барах боломжгүй гэр бүтээсэн гэдэг сэлмийн даахгүй. Сэлмийг нь даахгүй. Тэгээд сэлмээ тавьсан амар хурдан болоод манай хүн арай л энэ шар үстэйгээр болно. Зүгээр 5 минут энэ сонин газар сонин газар хүн нэг удаа нэг шүт хийж ингэж тэр удаа амхандаа өөрөө дураараа алуулаад дайдаг юм байсан бай. Зүгээр энэ охин хэдэн удаа авъя. Үнжсэн энэ робот тархины зихлээ даалхаад манай энэ самураг нь алгалахаар болоод нөгөө зүгээр роботыг аргалахаар болчлоо. Тэгээ чууны бага төр манай баг энэ багийг үзсэн. Зүгээр эвлэсэн гэж мэдгүй. Сул дорой бодгоо нөгөө тал манай хоёр тулдаа батгүй. Аргагүй шүү дээ роботоос нэг хүн байх бөгөөд гэхдээ хоёр л гэж тэр охиныг нөгөөх нь хамгаалдаг байсан залуу робот болсон юм байна. Тэр роботыг нь яс зүгээр туслаа чэйлээ да. Тэр ихтэй тулдан маань яа юу л асгадэнда тимээ гайс нөгөө тал самурай юу л асгадэнда гайс байсаал самурай энэ хоёр тулаа байсаал энэ зүгээр рүүм шиг ангуудтай шүү дээ. Манай хүний мөшгөөд байгаа. Тэд нар ч ахаад манай хүн юу урахад байна. Тэгээд 50 левел төрчих. Тэгээд буруу замаар яваад байна гэж хэлсэн чинь зүгээр мэхэлж идэг үстэй. Манай хүн нөгөө сайгаа тоолоо хийчихээ. Зүгээр тоглоом тоглож байгаа. Жаргалж нөө найзын хөсөлд явуулсан байгаа. Энэ манай хүн юу ч ядаад байгаа. Энэ надаас мэдээлэл авсан. Дүү төдөөс нь амар хараад дэмэгтэй байгаад өгнөн. Тэгээ манай хүн удаан бүр зүгээр тоглоом руугаа энэ мангасыг тоглоом хийжээч. Нөгөө хүн чинь зөвшөөрсөн. Энэ залуу Dragon Ball гэдэг ба нөгөө хийчихээр хараад тэр тулдахаар болно. Ангуучилж байгаа хэдэн жижиг болж байгаа юм чинь зүгээр зээч. Энэ шинэ алдаа тийм ашиглаад төрөйтэй зүгээр тэнц үүдж байгаа. Зөгийн эм тоглоом шинэ алдаа давхар цохол бахан гэж байгаа шинэ алдаанд манай хүн цаана дараагийн тэр хэмжээний уулзалт тэр робот манай хоёрын тэмцэл манай хууч алдааг гашуулсан зогсон чинь залуу болгоод хоёр өөрийгөө хоёр болгоод нөгөө тийм доороос буцаад цөбөд тоглоом руу хахад аим шигтэй логийн ажиллагаа барах болоогүй дараа хатгаад нэг газар гүүх ба манай хоёр зүгээр мөрт баатарны байж байна. Нөгөө зэвсгээ хэрэглэх гэж
ярьж байгаа хэрэг. Тэгээд энэ чинь зүгээр мөнгөний донтон заа юу. Мөнгө баян нэгсэн. 5 өгчөөч гэдэг. Явсан цаан зүгээр гал. Би бол баян нэгэд хамаг мөнгө гаргасан чинь нэг тэрбум заа юу. Тиймэрхүү төрлийн юм байгаа. Тэгээд мань их мөнгөний шуулчин болохоор шинэ скил аваад гэд манай рүүмийн анхааруулах гэж оролцсон боловч рүүмигийн амын тавилчнаа. Тэгээд мөнгө болсон манай хоёр зүгээр гэд сууж. Манай хүн сүүлийн тэмцэл манай хүнтэй чигч амар хүчтэй дэлтурдаг. Тэр дуртчдаг. Энэ равд хийж яаж болохгүй. Гар бүтээсэн. Манай 3 зүгээр нийлээд ялж өгсөн нөгөө сүнс чинь баярлаа. Харагдаж байна уу? За тэгээд bye guys. Тэгээд манай санраку бүр амар алдартай болчихж байгаа юм чи. Мангас устдаглаа гэж хот даяар ярах ба манай хэд бүр хаа сайгүй яраны гол сэдэв болдог. Тэгсэн чинь манай эдийн багийн гишүүн манай яганы харандаа гэдэг эмэгтэйгийн гишүүн байсан багийн иргэдэг энэ санхүү гэдэг нэртэй энэ тоглогч манай юу сайн хүн хамгаална. Тэгээд ийм ихт ялна гэж бодсонгүй. Намайг алаад өг гэж хэлэхэд зөвшөөрлөө. Жинхэнэ төрхөндөө ороход зүгээр амар заа юу дэм. Мань хоёрын донд ширүүн тэмцэл болж санхүү ялнаа. Манай хүний ялж чадахгүй юмыг ялчлаа штэ. Та нар бодоод үзтээ. Манай хүнийг айлгаад нөгөө талд рүүми амар санаа зовч манай үнийг гисэн мэндэрснэг хараад бүр баярын нэлмэс тусаамгүй хандаж байхын тэрхүү анас манай энэ тоглоомыг зохиос бүр яаж ялж болохгүйгээр бүтээсэн юм да. Яагаад ялчваа гэж нэг рүүгээ уурлаастай. Яагаад ялчваа? Яагаад ялчныг мэдчихэв. Чи ингэж хэлдэг. Рууми үлдсэн суужин сэрсэн чинь гисэр
Мань аав нь гарч ирэхэд зүгээр чи ямар инээдтэй хүүхэд вэ гэж хэлнэ. Зүгээр Румыг бүр тамалж илүү. Цэцэг мэцэг өгнөө манай ягаа уст чи эрэгтэй хүн байдیں۔ Эрэгтэй байсан юм уу? Гэ энэ шар уст эрэгтэй хүн гэдэг эрэгтэй байсан юм уу гэж хасгана. Бид гурав ялах ёсгүй мангас арилсан юм шиг байна гэж ялсан. Тэгээд манай байсгийг байж юм. Манай хүн хийдэж гайхдаг. Яагаад тэднэр намайг мэдчихэ бид гурав мэдчихэ юм бэ гэж хэлнэ. Энэ материалыг авчирч өгөхөд чи шилдэг дархан болох юм уу? Яаж надад хэлээд өг. Хоёр зүйл хэрэгтэй. Нэг нь цэлэмшигжаад гэсэн чи манай хүн аваад идэх шүү. Яхаараа чам байдیں۔ Гэсэн чи тэр мангасыг алгатаа авсан юм аа л гэж манай сандрах. Манай хүн ч гэсэн явахаар болно. Бараг хүнжилийн өнгөрөх шаардлага байна уу? Эхний газраа ирэхэд ясан бас хүчит дор түмэн гэсэн чинь манай хүнээс зүхтаа. Тэгвэл манай хүн амар юу штэ. Тэгээд морин хүртэл талгаагүй мөртэй хүн. Чөө тулааны бэлэн байдалд авч байгаа юм чам. Тэгээд манай хүн энэ гурав хамтарч арай гэж барж байгаа. Энэ сэлэм нь 150 давхар тэнцүү левел үржиж ашиглана гэсэн чан зүгээр бас нэгдэг. Шиди хүчин жоохон нөлөөлж байгаа болохоор рүгмий дайрдаг. Энэ хоёр тулаа дайраад гэсэн чинь манай хүн бас дайрах юм байна. Гэж хэл дуусаагүй хат. Румигийн шидийн хүчит лооны дайсан сүүлийн босс гэж хэлээд сүүлийн боссыг ална. Сайхан нэгдэл байлаа шүү. Гэ дараагийн газар орно гэсэн чинь гэлэн буцаана. Манай хүн хилэнцэд торхой
Хөжидлүүний дайрал тэгээд баха хилэнцтэй тулж идэг. Өгсөн чигсэн туулаагаар туулаа болохоор лоонгаар оруулчих жаа. Өдөр болго ингэж зүтгүүлсээр байгаа. Хоёр дажгүй болж байгаа. Дажгүй гэсэн чи дэд дархан болох хэрэгсэл гэсэн чинь нэг муур танилцуулна уу? Jack the Ripper гэдэг юм байна. Энэ хамтаа бол шилдэг мөрдөгч юм байна. Тэгээд манай хүнийг сайгүй хүмүүс таньдаг болсон байна уу? Бүр нэг охин тэр залуу нийлж байгаа алхуул гэж. Манай хүнийг гэж яаж мэдэх вэ? За тэгээд бай guys.